Энэ ч аюу амархан юм биш үү? Дататай ажилтдаг хүн баян байх юм биш үү? Хамгийн түрүүнд гардаг өөрчлөлт бол харьцангуй тайван болдог. За өдрийн төргийн бизнес сан подкастын сонсогчдод үзэгчдод бизнесмен редактор даваад ирж байна. За өнөөдөр ирсэн зочноо шууд танилцуулъя тийм ээ. Sodora Consulting компаниг үүсгэх захирал, за олон улсын менежментийн мэргэжсэн зөвлөх, алтан гэрэл зөвлөх маань ирсэн байна. Өдрийн мэнд. За сайн байна уу, өдрийн мэнд. За тэгэд бизнесмен подкастынхаа сонсогч нарт бүгдээрэнд өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Энэ дугаар маань нэг талаас яг уу менежментийн талаар ярина, нөгөө талаас бас ном ярина тийм ээ. За эрчгээд одоо бизнес сегментээс эрхлэн гаргасан ийм ном байгаа. За нөгөө талаас Sodora Consulting маань одоо англиар бол traction гэдэг ийм одоо том хөтөлбөр байдаг менежментийн зөвлөгөөний. Энэ хөтөлбөрийн Монгол хувилбарыг боловсруулад бизнес эрхлэгчтэй хамтарч ажиллаад ингээд явж байгаа юм газар байна. За алтан гэрэл зөвлөхөөсөө эхлээд шууд асуухад ер нь эрч хөтөлбөр гэдгийг одоо сонсоогүй бизнес эрхлэгч бас байж магадгүй шүү дээ. Яг уу манай олон харилцагч бол мэднэ. Гэхдээ сонсоогүй хүмүүс та одоо хамгийн энгийнээр тайлбарлаж өг гэвэл яг энэ юу вэ те? За тэгэхээр бидний хэрэгжүүлж байгаа эрч хөтөлбөр болохоор ер нь бизнесээ системчлэх хөтөлбөр байгаа даа. Тэгээд яагаад бид нэр системчлэх гэсэн хөтөлбөрийг хайж болоод Монголд хэрэгжүүлээд байна вэ гэхээр ер нь одоо бизнес эрхлэгч нар маань санхүүгийн эрхчлөөнд хүрэх гэж бизнесээ хийдэг. За гэтэл эргээд нэг систем босгож чадахгүй болохоор өөрсдөө тэрнийг одоо асуудалтай айгүйх орчиж байгаа байхгүй. Тэгэхээр санхүүгийн эрхчлөөнд хүрье гэж бодвол одоо хийгээд байгаа бизнесээ системчлэх хэрэгтэй гэдэг одоо баян ав ядуу ав намн дээр байгаад байгаа шүү дээ. За тэгвэл тэр системчлэх арга нь хаана байна вэ гэдгийг бол одоо бид нэр 10 жил зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компанийн хувьд бол хайж үзсэн байгаа даа. Тэгээ хайгаа явж исэн чинь одоо эрч гэдэг хөтөлбөр буюу EOS гэдэг traction хөтөлбөр маань гараад ирсэн. Тэгээд харсан чинь та хэд маань бас номыг орчуулаа гаргасан байсан тийм эрчгээд одоо бизнесээ жолоодлоготой болох нь гэсэн номыг орчуулаа гаргацсан байсан. Тэгээд ер нь бол бид нэр за бизнес эрхлэгч нарт туслах одоо бизнесийг системчлэх хэрэгсэл маань бол энэ юм байна гэд барьж аваад тэгээд одоо сүүлийн 2 жил шахуу хэрэгжүүлээд явж байна. За яг эрч гэдэгт юуг оруулаад байна вэ гэдэг вэ гэхээр ер нь 6 зүйлийг оруулаад байгаа. За эхнийх нь бол алсын хараа байгаад байгаа. За хоёр дахь нь болохоор хүн гэдэг онц байгаа. Гурав дахь нь болохоор өгөгдөл гэдэг онц байгаа. За дөрөв дахь нь бол асуудал гэдэг онц. Тав дахь нь болохоор зэрэг процесс гэсэн онц байгаа байхгүй. Тэгэхээр энэ таван одоо онцыг тавуулангийн ингээд одоо маш сайн ажиллагаатай болгоод тэгээд тавуулангийн нийлүүлээд одоо ажилуулах юм бол бизнес маань эрчээ авнаа. Одоо илүү сайн эрчээ авч эрч хүчтэй явна гэсэн юмыг хэлээд байгаа юм л да. Бизнест эрч оруулна тийм. Бизнест эрчийг оруулна гэж байгаа юм. Тэгэхээр ер нь бол танилцуулахад бол юм байгаа. Ер нь одоо Америкаас гаралтай хөтөлбөр тэгээ Монгол дээр ном орчуулагдаад гарсан. Зөвлөхүүд маань оруулж ирээд бол 3 жил гаруй болж байгаа яг компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн байна шүү дээ. Тэгэхээр traction буюу эрчийн энэ агуулгыг бас өөр олон одоо гадаад төгсөөд ирсэн Монголд амжилттай ажиллах юм залуу захирлууд бас аяг онцгож ярьдаг юм байлээ. Энэ номыг ер нь уншчихж зүгээр энэ агуулгыг нэг сонирхоод үзчихгээд. За тэгэхээр та ингээд 10 гаруй жил менежментийн зөвлөхөөр ажилласан. Ерөнхийдөө зүгээр яг энэ эрчүүдийг энэ агуулгатайгаа уяад яахад үзэхэд ер нь Монгол захирлуудын одоо Монгол компаниудын удирдлагад хамгийн нийтлэг тулгардаг одоо топ 3 асуудал юм. Ер нь тэндээс яг хоёлын контекст ойлгуулахын тулд ярил тийм ээ. Ер нь бол яг бид нар зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ стратеги голдуу зөвлөдөг байгаа даа. Тэгээд компани захирлуудыг, удирдлагуудыг стратеги дээр нь одоо ингээд төвлөрүүлж тэгээд цаашаа ингээд бизнесийг хөгжүүлэх дээр бол бид нэр тасралтгүй л ажил хийж ирсэн байгаа. Гэхдээ тэднийг тэр ажил дээр төвлөрүүлэхэд бол яг үндсэндээ 3 асуудал бол бид нэр тулгамдаад ирсэн. За эхнийх нь бол мэдээж хэрэг одоо гал унтраах ажил гэж ирдэг шүү дээ. Таны подкастн дээр ч гэсэн зөндөө яригддаг. Гал унтраах ажил буюу өдөр тутмын тэр нэг салхи шуургийнхаа ажил дээр дарагдаад тэгээд одоо үндсэн том стратегийнхаа ажил руу төвлөрч чадахгүй асуудлууд байгаад исэн ба. За хоёр дахь нь болохоор зэрэг бизнес маань эхнээсээ нэг тийм сайн мэрэгчлэлтэн дээр сайн хүн дээр төвлөрсөн хүн төвтэй байгаад байдаг. Тэгэхээр хүн төвтэй гэдэг нь нэг сайн эмч хүн байжгаад имлэг байгуулад, нэг сайн багш хүн байжгаад сургалтын төв байгуулад. Тэгээ яг тэр хүнийхээ л одоо уур чадвар дээр суурлаад байдаг. Гэтэл нөгөө бизнес маань өргөжөөд ирэхээр олон хүнтэй болоод эренгүүт нөгөө
хүмүүс зүгээр одоо суудал бөглөөд байгаад байдаг. Яг хариуцлагатай хүн бас байхгүй байгаад байдаг. Тэгэхээр энэ хүн төвтэй байгааг систем төвтэй болгох шаардлага бол тулгамдж байгаа. Хоёр дахь нь бол тийм. Гурав дахь нь болохоор зэрэг тэр оруулаад ирсэн ажилтнуудыг нэг юм хариуцлагатай болгох буюу одоо ажлын хариуцлага гэд бид нар бас яг энэ чиглэлээр зөвлөгөө өгдөг байсан. Тэгэхээр байгаа бүх хүн өөрөө одоо зөв хүн байгаад тэгээ зөв суудал дээрээ суугаад тэр одоо хариуцлагатайгаар ажиллах, ажлын хариуцлагыг хэрэгжүүлэх зүйл гэж бас байсан байхгүй. Тэгэхээр энэ гурав бол айгүй чухал байна л гэж хараад байгаа юм л да. Одоо ингээд яг хөө хоёулаа яах юм идеалны дүр зураг гаргах гээд үзэл да. Эрчийг уншихад бол одоо ямар сэтгэл төрдөг гэхээр үн чинь ийм л байсан юм шүү дээ. Ирэхэд энэ ийм системийг чи ингээл угсарчвал тэгэл одоо нөө жинхэнэ бизнес ирч ороод бизнес маань өөр машин шиг явчихна гэсэн ойлголт. Гэхдээ Монголын контекстээр буухаар цаад компаниудын хүлээж авах чадамж төвшин янз бүр байгаа те түргэн хэрэгжүүлж чадах нэгаа илүү хүндрэл гарах нь байгаа. Хөрсөнд буухад бол янз бүрийн байдал үүсэх. Тэрийг бол та яг ажиллаж байгаа юмнууд бол мэдэх бах те. Тэгэхээр юу асах гээд нэхэр за завгүй захирал гэдэг бол одоо тийм бүтээмжтэй захирал гэдэг бас биш болчиход те. Тэгэхээр завтай хэрнээ бас бүтээмжтэй захирал байж болох гээд те. Тэгэхээр ерөөхдөө яг ийм завтай хэрнээ бүтээмжтэй завгүй мөртлөө бүтээмж үү гэдэг тодорхойлтыг хэр оновчтой вэ? Энэ тал дээр яах дэлгэрүүлж ярил. Тэгээ энэ дээр болохоор бид нэр одоо захирлуудад өөрсдөд нь ойлгуулах зорилгоор ийм жишээ аваад байгаа. Ер нь бол ажиллаа хийж байгаа хүнийг та одоо ингээд ухаалаг ажиллахгүй байна. Таны одоо би хийж байгаа зүйл чинь бол ухаалаг биш байна. Инээс илүү смартаар буюу ухаалагаар бизнесийг хийж болж байна гэж шүүмжлэх бол айгүй амархан. Тэгээ хэлэхэд бол бас айгүй гомдолтой ч юм уу нөгөө хүмүүст хэцүү тусдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр болохоор бид нэг ийм заваар төлөөлүүлж одоо жишээ болгож өөрсдөд нь ойлгуулад байгаа. Ямар заваар вэ гэхээр эхлээд бол ингээд бизнесээ үүсгэхдээ хүмүүс маань юм одоо амьд үлдэх гэсэн нэг юм стратегийг баримталж байгаа байхгүй. Өөрөө нэг юм одоо хуушурны одоо гуанз ч гэдэг юм уу те нэг юм байгуулад тэрнийхээ төлөө бүх юмаа өөрөө хийдэг. Одоо гурлаа өөрөө зуурдаг, махаа өөрөө татдаг, тэгээд өөрөө борлуулдаг, мөнгөө хураадаг. Тэгээ одоо зах руу яваад тэр түүхийд материалаа авчирдаг гэх. Тэгээд энэ бол ерөөсө бүгдийг өөрөө хийх гэсэн тийм нэг амьд үлдэх одоо стратеги байгаа байхгүй. Гэтэл нөгөө одоо цайны газар маань өсөж хөгжөөд ресторан боллоо тий. За ингээд томроод ирэнгүүт болохоор бүх юмыг өөрөө хийх боломжгүй. Гурилаа өөрөө хийх, одоо махаа өөрөө татах, борлуулалтаа өөрөө хийхэд боломжгүй болоод ирж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө захирал маань бизнес өсөж хөгжөөд ирчээд ахт чинь одоо нөгөө амьд үлдээ гэсэн тийм тактикаараа яваад ахаар буруудаад байгаа. Тэгээд олон болоод томрох тусам өөрийгөө улам зовоогоод өөрийгөө одоо улам одоо хүнд байдалд оруулаад байгаа байхгүй. За заваар хэлэх юм бол нөгөө амьд үлдэх гээд нэг чүү чамаа тогтсон зүйл бол сал тий. Салан дээр би ингээд ийшээ хараад юм хийчдэг, тийшээ хараад юм амжуулцдаг. Тэгээд одоо амьд үлдэхийн тулд тэр салан дээрээ чүү чамаа үлдлээ. Тэгээд эргээд хэсэг хугацааны дараа тэр чин завтай том одоо хөлөг онгоцтой болчлоо. Том багтаа болчлоо. Тэгсэн хэрнээ хөлөг онгоцтой багтаа болцсон хэрнээсээ яг тэр завин дээр салан дээр байсан шигэ өөр хамаг юм хийгээд яваад игэл болохгүй шүү дээ. Тийм учраас бид нар бол одоо наад салныхаа сэтгэлгээг хаяа. Одоо хэдүүлээ том хөлөг онгоцтой болцсон байна. Танд том баг байна. Тэрнийг одоо тэрнийхээ хэмжээгээр ажиллаач. Том хөлөг онгоцоо өөрөө удирдаач гэж хэлээд байгаа байхгүй. Тэгж л ойлгуулах гэж системээ үүсгээч тий. Системээ үүсгээч. Тэр том хөлөг онгоц чинь таны систем байна. Тэр системээ та өөрөө ингэ сайхан тайван жолоодод яваал гэд ингэж л хэлээд байгаа юм л да. Тэгэхээр салны сэтгэлгээ том одоо хөлөг онгоцны сэтгэлгээ гэдэг юм энэ л байгаа. За тэгээд үнэхээр хөлөг онгоцтой болъё гэж бодохгүй зүгээр одоо юугаараа сал хэмжээгээрээ те эсвэл одоо жижиг тэр хуушурныхаа цайны газраараа явж яа гэвэл хамаалал бүгдийг өөрөө хийгээд тэгээд байж л гэж хэлэх гээд байгаа юм л да. Одоо компаниуд чинь ингээл маш олон янзын стратеги бичдэг тийм ээ. Тэгэхдээ ихэнхдээ нөгөө стратеги маань амьдрдаггүй. Ам ордггүй тийг бараг тэгээч болно. Тэгэхээр стратегийг нь яаж амьдруулах вэ? Одоо энд бол нөгөө нэг хүн буюу нөгөө нэг хүний оролцооны асуудал байхад зөвхөн захирал гой санаа гаргаад ганцаар эргэжүүлж байхгүй тий. Тэгэхээр хүн гэдэг одоо бүхэл бүтэн онс одоо бүлэг юм агуулга эрчтээр байгаа. Тэгэхээр тэр хүмүүсээ хэрхэн оролцоог нь хангаж тэр одоо тусгасан стратеги амьдруулах ам оруулах гэдэг дээр яг Монгол контекст дээр буугаад ярил та юу гэж зөвлөх вэ? Тий бид нар болохоор энэ дээр ер нь одоо эрчийг ч гэсэн бид нар захирлуудтайгаа нийлээд баг бүтэн өвөл уншсан. Ер нь бол уншлага хийгээд тэгээд харж байхад тэгээд дээрэс нь бас яг нөө бид нэр одоо 10 жил зөвлөх үйлчлэгээ үзүүлэхэд бараг нэг 150 гаруй байгууллагын стратеги хийсэн байгаа байхгүй. Тэгээ ер нь хэрэгжилтний өв болвоо гингүүт
зарим газрууд бол үнэхээр дажгүй хэрэгжүүлсэн. Гэхдээ зарим газрууд бол бүр хэрэгжүүлж чадахгүй чадамжгүй байдаг. Тэгээ гол шалтгааныг нь бид нэр хайж исэн. Дээрээс нь дахиад аль болохоор энэ стратегиуд бүгдээрээ хэрэгждэг байгаасай, хүрээ гэсэн юмдаа хүрдэг байгаасай гэж хүсэж байгаа шүү дээ, тий. Тэгээд харахад бол одоо эрчдэр бол эрч тэгээд алсын хараа гэсэн хоёр зүйл байгаа даа. За алсын харааг болохоор зэрэг бид нэр урт хугацаанд 10 жилээр төлөвлөж байгаа. Тэгээд 10 жилээр төлөвлөнгүүтээ бүр томоор одоо холыг хараад 10 жилийг наашлуулад 3 жил рүү оруулж ирж байгаа. За тэгэнгүүт 3 жил гээ тэгэнгүүт эргээд бас 3 жилийн зорилго гэхээр яг маргааш юу их юм. Яг дараагийн 7 хоногт юу их юм гэхээр тодорхой биш шүү дээ, тий. Тэгэнгүүт эрчдэр бол наашин татаад жилийн төлөвлөгөөгөө 4 хуваагаад улирлих тий 4 шиг 90 хоног одоо нэг бүтэн жил болж байгаа шүү дээ, тий. Тэгээ 90 хоногоо болохоор зэрэг наашин 7 хоног болгоод төлөвлөж байгаа. Тэгэхээр 10 жилийг наашин 3 жилийг наашин 1 жилийг наашлуулад одоо 4 хуваагаад 4 улиралд хуваачиж байгаа. Энийг дарцаг гэж нэрлэдэг байгаа, тий. За тэгэнгүүтээ энэ 1 жилийнхаа одоо 90 хоногоо болохоор наашлуулад 12 шигийг 7 хоногт хуваачиж байгаа. Тэгээд бизнес хөгжлийнхаа ажлуудыг эх 7 хоногийн ажлыг хийж амжууллаа. Дараагийн 7 хоногийг амжууллаа. Гих мэтлэнгээр 12 7 хоногийг амжуулахаар яах нь бүтэн удирдлын ажил. За тэгээд 4 удирдлыг амжуулчихаар жилийн төлөвлөгөө, 3 жилийг амжуулахаар 3 жилийн одоо төлөвлөгөө гих мэтлэнгээр билээ явж байгаа байхгүй. Тэгээд яг ийм схемд оруулчаад, системд оруулчаад тэгээд дээрэс нь яг жинхэнэ удирдлагын багийг бий болгоно гэдэг. Ганцаараа би одоо өөрөө ч юм уу бизнес эрхлэгч хийх биш. Тэр ажлыг гүйцэтгэл болгохын тулд real leadership team буюу жинхэнэ удирдлагын багийн гишүүдээр өөрсдөр нь хийлгүүлэх гэдэг байхгүй. Тэгээ ер нь бол энд гүйцэтгэл болгохын тулд Сахилга бат өөр аягүй чухал байгаа. Сахилга батыг дадалтай уялдуулж байгаа. Тэр дадлыг бид нэр 90 хоногт одоо бий болох гэж оролдож үзэж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол бас харьцангуй тууштай захирлуудтай Сахилга баттай багтай ажиллах юм бол боломжтой харагдаж байгаа. Эрчийг ингээд уншаад редакторлоо явж хахад одоо нэг зүйл ялангуяа Монгол компаниудыг хамаатай санагдсан нэг хүний онц дээр байгаа. Хүмүүсийн онц дээр байгаа тэр зөв хүнийг зөв судалтна гэдэг тэр концепт. Тэгээд миний хамгийн дуртай бас нэг түүл нэг хүн шинжих хүснэгт гэдэг байгаа тий. Яг тухайн ажлаар тохирох уу юу гэдгийг одоо хамгийн энгийн аргаар шинждэг. Тэгэхээр яг одоо Монгол компаниудын нэг том асуудал нь хүн хоорондоо мэдээлэл солилцох гэж, хүн хоорондоо нэг нэгнтэйгээ ойлголцох гэж маш их цаг хугацаа энерги зарцуулдаг. Тэгэхээр яг тэр нэг зөв хүнийг зөв судалтна. Одоо Монголд бол нөгөө нэг зөв хүнийг буруу судалтанд тавьчаад ингээд бүтээмж гаргахгүй байна гэд муу байна гэдэг тий. Гэтэл тэр чинь тийм биш байд. Тэгэхээр яг Монгол компаниуд дээр энэ одоо хандлага гэх юм уу зарчим энэ арга хэр хэрэгжих боломжтой. Таны одоо хамтраад явж байгаа кейсүүд дээр ямар юу ажиглагдж байна? За ер нь бол хүн шинжих хүснэгтийг ажлын хариуцлагын бүтцийг хамгийн түрүүнд хийж байгаа. Фокус өдргийн төвлөрлийн өдөр одоо хийдэг төл шүү дээ тий. Тэгэнгүүт манай удирдлагын багийнхан бизнес эрхлэгч нар энд бол хамгийн дуртай байгаа. Хамгийн дуртай. Гэхдээ эхлээд айгүй хамгийн дуртай гэж хүлээж авах боловч хамгийн хэцүү зүйл нь байгаа. За ягаад тэгэхээр зэрэг хүн шинжих хүснэгтэй бий болохтой эхлээд зөв хүн зөв судал гэж байгаа шүү дээ тий. Зөв хүнээ болохоор бид нэр үнд зүйлээрээ язгуур үнд зүйлээрээ ингээ онцлоод авчлаа. За ер нь бол яг удирдлагын багийнхан бараг л бүгдээрээ зөв хүн байдаг. Ягаад тэгэхээр зэрэг урт хугацаанд тэр хамтдаа ажиллаад биенийхээ одоо асуудлуудыг биенийхээ болохгүй шин чанаруудыг засцсан, сайжруулсан дандаа зөв хүн байдаг. Голдуу зөв хүмүүс байдаг. Гэтэл голдуу буруу судал дээр байгаад иддэг. За ялангуяа та мэдчихэж байгаа. Алсын хараатан болон зангидагч хоёр байж байна тийм ээ. Нөгөө сайн алсын хараатан байх хэвээр хүн маань зангидагч дээр байгаад стресстэй байдаг. Сайн зангидагч байх хэвээр хүн маань одоо алсын хараатан дээр очсон. Тэгээд яг нэг асуудал тулгамдсан иймэрхүү юмуд бас харагдаад байдаг. Тэгээд нөгөө зөв судалтай байна уу гэдгийг үнэлдэг 3 зүйл байгаа. Судлаа одоо ойлгож гин үү? Судлаа хүсэж гин үү? Судал дээр одоо чадж гин үү гэсэн 3 зүйл байгаа шүү. Яг энэний бол тэр хоёр дахь дээр бол дандаа бүгдээрээ гацдаг. Тэгээ хоёр дахь нь юу вэ гэхээр зэрэг хүсэж байгаа байна. Ер нь ингээд удаан хугацаанд жижиг дунд энийг хэсэг одоо жижиг дунд бизнесийг нэг албан тушаал дээр удаад ирэхээр хүмүүс яах нь гэхээр ажилласаа ад жаргал кайф авахгүй хүслэг болцсон харагдаад байдаг байхгүй. Тэгээд чадчихгаа ч гэсэн хүсэл алга. Чадж байгаа. Тэгээд яг хүслийг харангуут бүгдээр би хүсэхгүй байна гэдэг ч байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө яаж юм гэхээр зэрэг том групп компани, том байгууллагууд бол нөгөө карьер хөгжлийн төлөвлөгөөгөөрөө
ажилтнуудыг ажилдаа дуртай байлгахын тулд нэмэлт даалгавруудыг өгөөд те тэднийг илүү болгоод идэг бол жижиг дундууд дээр тэднийг хүсэлтэд сонирхолтой болгох тал дээр нь хийж байгаа ямар нэг юм байхгүй байгаад байдаг байхгүй. Тэгээ одоо ерөөсөө энэ олон хүсгүй хүмүүсээр ч одоо яах вэ гэдэг асуудал тулгамдаад байгаа байхгүй. Тэгэнгүүт бид нэр бол яг хуу дахин байршуулт гэдэг юм уу тийм ээ ажлаа сольж хийх иймэрхүү юмнуудыг санал болгож байна. Тэгээд бас яг нэг хүнээ яг таньжгаад дуртай албан тушаал дээр нь одоо чадвал тавих тиймэрхүү ажлууд бас хийж байгаа. Ер нь бол хүний нөөцийн аягүй тийм хүнд хэцүү төлүүдийг хүн шинжих хүснэгт гэдэг ийм хялбар амар аргачлаар хийж өгсөн аягүй тийм авууштай аргачлал байгаа байхгүй. Ойлгож чадж байгаа ч гэсэн хүсэхгүй нэг чинь нөгөө мотивац гардггүй гэдэг нөгөө байнга яриа шүү дээ. Ерөөсөө гарахгүй нөгөөдөг чинь л байгаа байхгүй тий. Энэ дээр түрүү хоёул ярьсан нөгөө алсын хараатан за тэгээ зангидагч гэдэг хоёр ойлголттой. Энийг сонсохдоо жаах ингэ товчхон тайлбарлаж өгөх хэрэгтэй бах тий. Алсын хараатан хүмүүс чинь нэг хэлээд байгаа. Зангидчихъя гэж хүний нэг хэлээд байгаа гэдэг тий. За тий. За ер нь бол яг бүтцээр нь алсын хараатан гэдэг маань болохоор компаниг хөгжүүлэх, алсыг харах тийм ээ, холын зорилгыг тодорхойлох, ерөнхий чиг баримжаа гаргах буюу одоо 10 жилийн зорилго нь ямар байх юм, 3 жилийн дараа юунд хүрэх юм, бид нэр одоо нийгэмдээ ямар ач тустай байх юм гэдэг холыг хардаг хүмүүс байгаа. За тэгээд энэ хүний чинь 5 үүрэг нь болохоор зэрэг 20 санаа гаргана гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр 20 санаа гаргана. Тэгээ ер нь бол одоо жоохон тэнгэрийн юм ярьдаг хүн байна тийм ээ. Сэтгэл хөдлөлөө мэдэрдэг тэнгэрийн дүү хүн байна. Төслүүдийг одоо санаачилж хэрэгжүүлнэ энэ төр гэж байгаа байхгүй. Тэгээ харангуут ер нь амьдрал дээр одоо юм буулгадаг гэхээсээ илүүтэйгээр эрэл хайгуул хийдэг, шин санаа гаргадаг хүн бол алсын хараатан байгаа. Тэгээ ерөнхий чиг баримжаа гаргадаг тийм ээ. Тэгтэл доор нь болохоор зэрэг алсын хараатанд хийн хэрэгтэй вэ гэхээр зэрэг тэрс гоё санаануудыг нь ажил болгодог, тэр төсөл хөтөлбөрүүдийг амьдрал дээр хэрэгжүүлдэг. Тэгээ алсын хараатныг амьдрал дээр одоо доош нь буулгадаг буюу газар руу холбож өгдөг, зангидагч гэдэг хүн одоо холбогч байгаа байхгүй. Тим хүн хэрэгтэй байгаа даа. Зангидагч бол одоо бидний мэддгээр компани засаглалаараа бол одоо гүйцэтгэх захирал ерөнхий менежер хүн байгаа даа байхгүй. За энэ хүний үүрэг болохоор зэрэг юу гэж байгаа МОХ гэж хэлж байгаа шүү дээ тийм МОХ маань болохоор манлайлах, удирдах, хариуцлагажуулах байгаа. За бид нар бол манлайлах, удирдахыг бол аягүй сайн мэддэг. За ер нь багаа манлайлах хэрэгтэй, үйл ажиллагаагаа манлайлах хэрэгтэй гэдэг. За тэгтэл удирдахыг бас мэдээд байгаа. Ажлаа удирдах хэрэгтэй, хүнээ удирдах хэрэгтэй гэдэг. Гэтэл хариуцлагажуулах гэж нэг юм байгаад байгаа. Тэгэхээр хариуцлагажуулах гэдэг нь болохоор доор ажиллаж байгаа менежерүүдийг ажил дээр нь хариуцлагыг өөрүүлэх үүрэг бол одоо зангидагчд байгаад байгаа байхгүй юу? Энэ байг. Тэгээд ер нь бол одоо номоо редакторлсан хүн таач одоо мундаг мэдж байгаа зангидагч болон алсын хараатан хоёр бие бинийгээ олох юм бол ер нь бол одоо айгуу гоё симбиоз олно тий. Маш гоё юм болно гэдэг. Тэгээ яг үнэхээр бас одоо хийж байгаа зөвлөгөө энэ төр дээр ч гэсэн харагдж идэг. Үнэхээр ингээд сайн алсын хараатантай, сайн зангидагчтай компани бол цаашаа явхад айгуу амархан. Гэтэл өөрөө зангидагч хийгээд өөрөө алсын хараатан хийж байгаа хүмүүс бас байна. Яг ийм тохиолдолд бол жоохон хүнд. Тэгээд тест бас байгаа шүү дээ. Алсын хараатан зангидагчийн тест байгаа. Энийг бүглөөд үзэхэд бол угаасаа би одоо алсын хараатан дээр байх уу, би зангидагч дээр байх уу гэдгийг бүгэлж үзэж хагаад явбал бас зүгээр л юм байна л дээ. За тэгэхээр энэ хөтөлбөр маань ерөөхдөө номд ч гэсэн байгаа 5 үндсэн онцтой тийм ээ. Одоо алсын хараа хүмүүс өвөгдөл, асуудал процесс гэдэг. За одоо ингээд Монголын одоо ер нь Монголын шилтгүүл дэлхийн ихэнх жишгт одоо шинэ бизнес ингээд эзнээ тойрч эхэлдэг тийм ээ. Эзний гол энерги хүчээр ингээд урагшилж яадаг. За тэгэхээр одоо нэг тооч гэсэн байгаа 50-аас дээш хүнтэй болоод ирэхээр яг нөө процесс систем ч яригддаг гэдэг. Тэгэхээр яг Монгол компаниудын онцлогийг бас аваад үзсэн ч за энэ номынхаа агуулгыг аваад үзсэн ч ирэхэд яг энэ 5 онцоос тэр одоо 50-аас хэтэрж байгаа яг өсөж яваа тэр систем шиг шаардлага үүсэж байгаа тэр компани юунаас нь хамгийн дөрөнд эхлэх хэрэгтэй вэ? Энэ 5 онцоос. За тий яг 5 онцоос бол дарааллын даваа бол хүн гэдэг онцоос эхлэх хэрэгтэй байдаг. За энэ дээр бол яг би өөрөө нөө 10 жил стратеги зөвлөсөн учраас шүүмжлэлтэй хандж ирсэн. Яг үнэндээ тэгээд ер нь бол одоо олон байгууллагууд дээр хэрэгжүүлээд харахад бол хүн гэдэг онцноос эхэлсэн зөвөө гэдэг нь харагдаж байгаа. Тэгээ угаасаа бас менежментийн нөгөө зөвлөгөөд бол эрдэмтдийн дунд маргаан байдаг. Эхлээд одоо юу хийх вэ гэдгээ тодорхойлоод дараа нь хинтээ явах вэ гэдгээ тодорхойлох юм уу? Эхлээд хинтээ явах вэ гэдгээ тодорхойлчоод дараа нь юу гэдгээ тодорхойлох уу гэдэг. Ирч болохоор зэрэг эхлээд
хинтээ явах вэ гэдгээ тодорхойлоо буюу хүн гэдэг онцноос эхэл хүнээ шинж зөв хүмүүсээ одоо өөрийнхөө автобусанд суулга, өөрийнхөө завинд суулга, буруу хүмүүстэй чи цаашаа явах юм бол зориг биелэхгүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр хамгийн түрүүнд төвлөрлийн өдөр дээр ажлын хариуцлагын бүтцээ бий болгоод тэгээд үнд зүйлээ тодорхойлдог. Язгуур үнд зүйлээрээ хэн манад байх юм бэ гэдгээ тодорхойлж байгаа. Тэгээд одоо эхнээсээ зөв хүмүүсээ сонгоод авчих юм бол цаашаа явах хүнээ сонгож авчих юм бол зорилгоо тодорхойлоход болно. Ямар ч зорилгыг хийхэд болно л гэж байгаа байхгүй. Тэгээд бас яг зөвлөгөө өгөө явж байхад бас нэг сонирхолтой кейс гарч ирж ирсэн. Захирал манай нэг компани захирал тэгжсэн. Энд чинь айгүй амархан юм биш үү? Бид нэр эхлээд нөгөө нэг одоо гэр бүл зохиохдоо энэ эмэгтэйдээ суугаад би ийм юмд хүрнэ гэж эхлээд би зорилгоо тодорхойлцоод эмэгтэйгээ хайдаггүй штэ. Эхнэрээ нөхрөө хайдаггүй штэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг амархан ойлгуулчих дарга нь тэр юм байлээ л дээ. Эхлээд бид нэр одоо хосоо олцоод тэгээд дараачаар нь одоо тэд хүүхэдтэй болно, тийм барилгатай болно, тийм бизнес хийдэг болно, ингэн тэгнэ гэдэг зорилгоо гаргаж ирдэг штэ тий. Тэгэхээр ер нь бол хүн гэдэг онцносоо эхэлсэн зөв юм аа л гэж байгаа. Тэгээд би бас өөрийнхөө одоо нөгөө нэг юу ч гэсэн өөрчилсөн. Тийм эхлээд зорилго гаргачаад дараачаар нь хүмүүсээ цуглуулаа гэдэг бол эхлээд одоо автобусаар бол эхлээд хаягаа хатчих дараачаар нь хүмүүсээ суулга гэдэг шүү дээ. Гэжсэн шүү дээ. Гэтэл бол одоо яаж юм эхлээ хүмүүсээ оруулаа суулга тэгээд нийлж ярьж хагаад хаашаа өрхөө зорилгоо гаргаж байгаа байхгүй. Өгөгдлийн онц гэж байгаа. Яг эндээс яг Монголын бизнесүүдэд бас анхаарах хамгийн түрүүнд одоо хэрэглэх төлөвч гэдэг юм уу, зарчмуудыг та яг юу гэж хэлэх вэ? За тийм ер нь одоо өгөгдөлтэй ажиллахтаа ирэхэд таарах хүмүүс шүү дээ. Таарах юм байгаа. Ер нь одоо өгөгдөл байхгүй учраас модны мөчрөөсөө тавьж чадахгүй байна. Одоо модны мөчрөөсөө тавиа гэд хамгийн ихний үлгэр байгаа даа шүү дээ. Эрчим бас нэг тийм сонирхолтой арга нь болохоор зэрэг дандаа үлгэрээр төлөөлүүлж хилдэг, жишээгээр төлөөлүүлж хилдэг байгаа. Хамгийн одоо ихний өгүүлбэр бол ерөөсөө үлгэр бол юу гэж юм гэхээр модны мөчрөөсөө тавиа гэдэг үлгэр байдаг шүү дээ. За яагаад модны мөчрөөсөө тавихгүй байгаад байна гэхээр зэрэг бид нэр одоо өөрсдөө нэг бизнес хийгээд эхэлсэн. Тэр бизнесийнхаа нэг ингээд чүү чамаа бариад авсан нэг юмнасаа тавьж чадахгүй итгэлгүй байгаад байгаа байхгүй. Тэр итгэлийг уг нь тэр хүчийг хаанаас авах вэ гэхээр зэрэг өгөгдлийг удирдах чадсан хүн л авч чадчих байгаа юм л да. Тэгвэл өгөгдлийг удирдах чадахын тулд яах вэ гэхээр зэрэг бүх юмыг тоогоор илэрхийлээд тоогоор ярьж сурах хэрэгтэй байдаг. За тэгээд бас өмнөх подкастн дээр бас байжсэн шүү дээ. Энх цохирлын подкастн дээр хамгийн олон хэлээр ярьдаг одоо хамгийн олон хүн ярьдаг хэл ямар хэл вэ гэдэг тий англи хэл гэдэг. Үгүй англи хэл биш ээ, тооны хэл юм аа. Одоо бид нар ч гэсэндээ одоо ийш тийш явахдаа одоо юу гэдгийг одоо заримгийг авъя гэдэг итгэхэд хэлэхэд утсан дээрээ тоогийн тавиад тий хоёр заримг гэдэг ингээ хоёрын тоо тавихад бол бүх хаанч явсан хүн ойлгоод хоёр заримг өгдөг шүү дээ. Тэгэхээр өгөгдөл бол ерөөсөө яаж юм гэхээр бизнесийн үр дүнг бизнесийг нэг хэлтэй болгож байгаа. Тэр хэл нь өөрөө тооны хэл байгаа байхгүй. Тэгэхээр яг бизнесийн үйл ажиллагаа, бизнесийн үр дүн, бизнесийн үйл явцыг илтгэх тэр 5-10 дататай ажилладаг хүн номны карт гэж нэрлээд баян байх юм биш. Орл тэр үзүүлэлтүүдээр л компани хоорондын бүх хүмүүс ярилцах гэдэг байхгүй. Тэрнээс шүү гэдгийг одоо зарим нэг хүмүүс бол тэгдэг штэ. Илүү их тайлбарснараа, илүү их захирал дээрээ орж ярьснараа одоо их ажилласан гэдэг бол яг одоо тэрийг дүгндэг үзүүлэлт нь ажлынх нь үр дүн, ажлынх нь үзүүлэлт гэсэн тоолоо байхгүй. Тэгэхээр ерөөсөө өгөгдлөөр удирддаг байгаа. Тэгээ өгөгдлөөр удирдахаар бүх юм тодорхой болно. Тоо юмыг тодорхой болгож өгнө. Тоо одоо явцыг илэрхийлж өгнө. Тоо ойлгомжтой болгож өгнө. Тэгээд тоо модны мөчрөөсөө тавих боломжийг олгоно. Айцыг арилгана. За тэгээ айц арилсан хүн чинь яг гэртээ 50 унтаж чадна. Үзүүлэлтүүд нь бүгдээрээ хэвэн байхад асуудалгүй. Харин асуудалтай хэсэг байх юм бол тэрийг барьж аваад янзлахад ч гэсэн аюул хэлбэр болж байгаа байхгүй. Тэгээ бас нэг захирал хэлж ийсэн. Мөнгөтэй хүн биш, өгөгдөлтэй хүн, дататай ажилладаг хүн, тоо харж чаддаг хүн чинь баян байх юм биш тэгээд хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бас аюул зөв шийдэл, зөв тийм хэлцүүлсэн тэр бол бас. За тэгэхээр манай их одоо ялангуяа жижиг дунд компаниуд бол одоо борлуулалт байхгүй тэгэл амьдрал тасардаг юм одоо зөв тогтолтой тийм ээ. Одоо үжиж байгаа орнуудад тийм л байдаг хэл та. Одоо борлуулалт байхгүй юу ч тохиолдохгүй гэсэн ч үг байна. За тэгэхээр би процесстэй холбогдож асуух гэдэг нь ерхэд яг процесс бол олон янз байгаа даа. Хүний нөөцийн санхүү энэ төргээд яг процесстэй зүгээр бас яг та одоо хамтарч ажиллагаа компаниудын жишээн дээр тулгуурлаад ярихад одоо ямар эренбийн дараалал процессуудаа зэгслэх ёстой вэ? Миний зүгээр бодлоор хамгийн ихэнд борлуулалт талын бүх юмыг тодорхой болгоод, тоонуудаач тодорхой болгоод
ажиллах хүмүүсээс тодорхойлох хэрэгтэй болоо гэж зүгээр бодож байна. Энэ дээр та яг онцгой хэлэх. Таны зүгээс болохоор борлуулалтаа гэж бодож байна тий. Миний зүгээс болохоор зэрэг ер нь 20-80 гэсэн зарчим байгаа даа эрчдэг. Одоо 80% үр дүн гаргах одоо 20% процессоо зэгцлэе гэж байгаа байхгүй. За жишээлх юм бол би бол консалтинг компани, зөвлөх үйлчилгээний компани тий. Тэгвэл бидний 80% үр дүн гаргах 20% процесс бол сургалт зөвлөх үйлчилгээ хоёр л байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр борлуулалт гэхээс илүүтэйгээр одоо яг хийж байгаа 80% одоо үр дүн гаргах 20% процесс л зэгцэл. Тэр нь миний сургалт зөвлөх үйлчилгээ. Тэгвэл одоо рестораны одоо 80% үр дүн гаргах 20% процесс нь юу вэ гэвэл хоол үйлдвэрлэл нь байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр та хэдийн одоо бас процесс нь юу байдгийг тийм л байгаад байгаа. Тэгэхээр эрчдэр simplify гэдэг ойлголт байгаа. Энгийнчил, хялбарчил гэдэг. Тэгэхээр бид нэр процесс гэдэгнгүүд яана энэ бүх процессыг одоо бүгдийн стандарт болгоно тий. Одоо энийг хийхэд зөвлөх хэрэгтэй, энийг хийхэд цаг хугацаа хэрэгтэй, энийг хийхэд мөнгө хэрэгтэй гэдэг ингээд амар хүндрүүлээд идэг. Энд бол юу гэж юм гэхээр зэрэг үндсэн хэсгээ зэгцэлчихэл гэж байгаа байхгүй. Тэгэл болоо. Тэгээ процесс дээр яг гол хэсгүүдээ бариад бусад тийм ач холбогдол багтаа хэсгүүд бол яг нэг тийм амар үр дүнтэй биш гэдэг байхгүй. Тэгтэл бид нэр яадаг вэ гэхээр зэрэг томоор нь бүгдийг хийх гэж ингэж улаарад идэг. Тэгэхээр борлуулалтаасаа гэхээс илүүтэйгээр чухлаасаа гэсэн болов уу тийм. Ингээд танайхтай хамтарч ажиллах компаниудаа харахад за байгууллагын төвшөнд за тэгээд одоо хувь удирдлагын төвшөнд хамгийн түрүүнд гардаг өөрчлөлт яг энэ хөтөлбөрт ингээд хамрагдаад тууштай явснаар. За тийм тэр ер нь бол яг олон өөрчлөлтүүд гарна мэдээч хэрэг одоо юу гэдэг удирдлагын системийг нэвтрүүлээд эмх замбраатай болгож байгаа юм чинь олон өөрчлөлтүүд гарна. Гэхдээ таны асуулт бол хамгийн түрүүнд гэж байна шүү дээ. Хамгийн түрүүнд гардаг өөрчлөлт бол харьцангуй тайван болдог. Тэгээ ерөөхдөө одоо ингээд нэг юм манантай байгаадаа тийм одоо юу гэдэг бүдэг бадаг байгаад байгаа юмнууд чинь тодорхой болоод ирэхээр хүмүүс тайван болж ихтгэлтэй болж ирдэг. Өөрөөр хэлбэл ажилласаа залхацсан тий эзэн ч гэсэн өөрөөсөө ажилласаа залхацж байгаа шүү дээ. Ер нь болдог ч юм уу буцаад ажилд орд юм уу энийг авдаг хүн байдаг юм бол хүчтэй юм уу эсвэл одоо юу гэдэг том болсон хүүхдээ ингээ хүчээр оруулж маруулах гэдэг нэг тиймэрхүү тэр эзэн ч гэсэн залхацсан байдаг. Энэ залхалтыг бол арилгаж байгаа буюу эн чинь болох юм биш үү те энэ системчлээд ирэх юм бол тэр одоо нуруугаа авахулсан байр шиг яваад байгаа бүх хүмүүс маань ер нь бол аюу цэцтэй болох юм байна гэсэн итгэл найдвар төрж ирдэг, тайван болж ирдэг. Өчигдөрхөн одоо бид нэр анхны нэг ээлар уулзалтыг нэг компани дээр хийж байгаа байхгүй. Тэгэнгүүт хүмүүс эхлээд бол яг дургүй байсан. Одоо дахиад нэг сургалт зөвлөх үйлчилгээгээ те. Тэг эхний өдөр фокус өдрөө авчаад 7 хоногийн дараа уулзалтыг хийхэд ээлар уулзалтыг хийхэд уулзалтан дээр яг асуудал шийдээд ирж байгаа байхгүй. Асуудал шийдэхэд удирдлагын багийнхан гишүүд оролцоод саналаа хэлэнгүүтээ хөөш эн чинь харин болох юм биш үү? Бид нар чинь бие бинийгээ хараад хэрэлдээд тэгээ заримдаа хэрэлддгээсээ болоод нэгнээсээ цугтаагаад ингээд исэн бол болох юм байна. Өмнө нь баг хилээд өгөхгүй яасан ингээд хэлж байгаа байхгүй. Тэгээд харангуут яг бие биенрүүгөө харах итгэлтэй тэгээд юм тодорхой болоод ирэхээр арай илүү жоох юм одоо итгэл найдвар төрчлөө юм л да. Цаашаа явъя гэсэн найдвар аль алинд нь төржл. Би бас ингээд нэг хурал айгу зэгцтэй боллоо гэсэн тийм одоо нилээдэн захирлын яриаг сонсч энэ номыг уншаад хурлаа бид нар айгу утга учиртай тийм системтэй хийдэг боллоо гэж хэлсэн. За тэгэхээр бас нэг зүйл тодруулмаар гана одоо үнэт зүйлсгээд одоо нэг стратегийн багцад байгаа тийм ойлголт шүү дээ тий. Ер нь бид нар яах гээд энэ бизнес хийгээд байгаа. Ер нь миний амьдрал ямар утгасчтай ингээд тиймэрхүү төвшний асуултууд тавьдаг. Тэгэхээр яг Монголын бизнесүүдийн хувьд одоо үнэт зүйлс гэдэг ойлголт яг энэ сургалтын агуулгын хүрээнд хэр бууж जैन те. Эн чинь бол ерөөхдөө ингээл яг ингээд өөрөө өөртөө нэг их сайн ярилцах тийм одоо момент түрээд ирдэг юм шүү дээ. Үнэт зүйлс ер нь юуны төлөөний хийгээд байгаа. Би хаашаа яваад байгаа юм чи тийм үү те. Энэ дээр та ямар ажиглалт хийсэн бэ? Юу үнэт зүйл нь юу юм уу? Компани үнэт зүйл юм уу? Хувь хүний яг ерөөхдөө тэр бизнес гэдэг язгуур үнэт зүйл те. Язгуур үнэт зүйл те. Тэгвэл язгуур үнэт зүйлээ тодорхойлоод авчаар юмыг жоохон зэгцтэй болгож авч байгаа байгууллагын соёлыг бий болгох боломжийг л гаргаад байгаа юм л та. Тэгэхээр хинтээ байх уу? Ямар хүмүүстэй би илүү ажиллах юм? Манай байгууллагад ямар хүмүүс ажиллах юм? Бид нэр ямар одоо үйлдэлийг харуулах юм? Бид нар хоорондоо юугаар харилцах юм гэдгийг тодорхой болгоод өгч байгаа байхгүй. Тэгэхээр язгуур үнд зүйлийг зөв тодорхойлоод авал байгууллагын соёл сайн бүрдээд ер нь бол өсөлтийн суурийг бий болгоно гэдэг байгаа байхгүй. Өсөлтийн суурийг. Бид нар ч одоо ер нь нэг юм тунх гэлж гаргачингуудаа яг тэрүүгээр нөгөө тэрийг амьдрал дээр хэрэгжүүлэхгүй болохоор суурь нь бүрдэхгүй яваад идэг
байгаа. Тэгэхээр эрчдэр бол энэ язгуур үндсүүлийг айгүй тийм эвтэйхэн ойлгуулад дээрэс нь яг энийгээ одоо зөв хүн гэдэг зүйл дээр оролцуулаа, үнэлээ гэдэг гараад ирсэн байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ язгуур үндсүүл бол айгүй сайн суур бий болгоно, өсөлтийн суурийг бий болгоно гэж бодож байна. Нэг зүйл бас тодруулах хэрэгтэй нь тэр ном дээр одоо зах зээлийн нэг фокус олох гэдэг ба шүү дээ. Юг хийгээд хэрэггүй, юг хийх яг хийх ёстой энэ гол энерги зарцуулах ёстой ингээд нэг лазер бим гэдэг нэг юм төвлөрлийн одоо юу ойлголт байгаа даа шүү дээ. Тэгэхээр Монголын олон бизнес одоо ингээд тарамтцсан юм дүр зураг байдагтай ингээд бүх нөөцөө ингээд янз янзын бүтээгдэхүүн рүү үйлчлэгээр тарамтцсан. Энэ дээр яг одоо яг танай жишээн дээр яг тийм зөв фокус олоод хэрэггүй юм хаяад явсан жишээ байна уу? Ерхэд энэ дээр бас та хуваалцах зүйлээ. За ер нь бол гол фокусаа олоо. Тэгээд гол фокус дээр төвлөрөө гэд. Тэгээд айлын цэцэрлэгээр харуулдаг тий. Тэгээд айлын цэцэрлэгийг яриад тайлбарчуул аяга амар юм болов гэж бодоод байна шүү дээ. Айлын гэрт нь ламтан ирээд тэгээд ярьдаг. Ярангуудаа юуны тухай ярьдаг вэ гэхээр даймондын тухай ярьдаг. Амар гоё юм үцэглэнтэй чигтэйхэн үнэтэй тийм одоо даймонд байна. Тэр даймондор бол бүтэн улсыг ч гэсэн худалдаж авч болж байна гэд. Тэгээ ярих үед бол яг айлын өөрөө боддог тий. Тэр ламыг ярьж явах үед надад байгаа энэ цэцэрлэг чи ямар ч хэрэггүй цэцэрлэг байна шүү дээ. Би тэр нэг ширхэг даймондыг олж аваад тэгээд одоо тийм гоё бүтэн улсыг худалдаад авчих гэсэн гэ уйдаад тэгээд өөрийнхөө фермийг зараад яадаг лээ гараа явцдаг. Тэгээ явж байгаа тэгээд мань хүн даймондаа хайж авсараад өгчдөг шээ тий. Тэгээ өгчдөг. Тэгсэн чинь эргээд айлын фермийг худалдаж авсан хүнийд нөгөө лам одоо бадарчин байхгүй тий. Бадарчин буцаж ирээд харсан чинь яг тэрний нэг имэйл гал дээр нөгөө 100хан дээр нь даймонд байждаг. Тийм даймонд хаана байна вэ гэдгсэн чинь манай одоо энэ цэцэрлэгт байгаа гол дээгүүр дүүрэн байдаг штэ. Тэгэхээр ерөөсөө энэгээр бол юу гэж хэлээд байна гэхээр та өөрийнхөө одоо даймонд дээр өөрөө суудсан байгаа. Тэгээд тэр даймонд чинь таны дотор байгаа. Харин та тэр даймонд дээрээ одоо даймондоо одоо сайн фокуслах хэрэгтэй гэдэг байхгүй. Тэгээд даймондоо алдах амархан арга нь юу вэ гэхээр зэрэг уйдах. Тэгээд дээрэс нь хүмүүс одоо хүмүүсийн гадны хүмүүсийн яриа тий өө чи юм хийгээд байгаа юм өө зайлглаа тий өөхөө чиний бизнес юм жоох юм уу гэл нэг иймэрхүү үгүүд байдаг штэ тий энэ байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь яг нэг хялхар юм руу сатаарах. Бид нэр одоо юу гэдгийг том ажлууд амархан мөнгө олох арга тий ийм юм руу сатаарад гүөхээрээ одоо хийж байгаа юмдаа фокусаа алдаад тэр юмнаас фокусаа алдна гэдэг чинь бусдаас илүү сайн их боломжоо цагаа алдаад байгаа байхгүй. Тэр хооронд нь яаж юм гэхээр дэлхий дээр тэнд өөр нэг хүн нөгөө дахиагаа шараад илүү болоод тэнд өөр нэг хүн машинаа засаад тэнд өөр нэг хүн одоо химэл оюун ухааны програмыг зохиочж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар болохоор зэрэг манай Монголын бизнес жижигхэн гээд одоо бид нэр 3.5 сая хүнтэй айгүй жоохон зах зээлтэй гингүүтэй олон бизнес рүү ороод тэгээд өөрөө ерөөсө фокус чаддаггүй. Фокус чадахгүй болохоор бусдаас илүү сайн бол одоо байх боломжоо алдаад байдаг. Өрсөлдөх чадвараа олж чадахгүй тийм. Өрсөлдөх чадвараа олж чадахгүй тийм. Одоохондоо яг тэр гээд одоо хэлэхэд бол хэцүү байна. Одоо бид нар чинь нэг 2 жил гаруй зөвлөх үйлчлэгээ яг энэ чиглэлээр үзүүлэхэд яг фокус олооч ээ. Энэ дээр фокуслаач ээ гэж зөвлөд байгаа боловч яг л яах нь нөгөө гялгар юм руу явсан хэврэл агаад өөрөөр хэлбэл яах нь одоо амархан мөнгө олох ажлууд том гэрээнүүд тий өөр юм руу гүгээд байгаа. Тэгэхээр нэг өдөр бас ойлгоод өөрчлөгдөх байх л гэж бодож байна л да тий. Миний хувьд бол бас бизнес эрхлэгч өөрөө бас фокус олж яваад байгаа. Намайг ч гэсэндээ өө чи явсаар гал багш л болцсон юм уу тий. Өө явсаар гал багш л болцсон юм уу? Энийг л хийж байгаа юм уу? Чи ингээд ийм хийж ийм юмнууд хийж исэн биз дээ. Тим зүрхийн шилэн дотор сууж исэн биз дээ гэдэг байгаа байхгүй. Тэгтээ одоо би бол өөрийнхөө фокусыг олцсон байгаа. Хин нэг хүн өөр нэг юм санал болгох юм бол яг энэ рүүгээ л фокуслаад байна л гэж байгаа байхгүй. Тэгээд яг нь цаг хугацаа л харуулна шүү дээ тийм. За баярлаа. За тэгэхээр подкаст дээр ихэд өндөрлөе гэж бодож байна. Тэгээд би зүгээр яг энэ номыг редакторж байхдаа ямар сэтгэл төрсөн гэхээр за инженерийн юм гэдэг хүн бол үнэхээр угаасаа кул хүн мундаг одоо зөвлөлтэй. Үнэхээр энэ одоо айгүй хэрэгтэй юм агуулга хөтөлбөр боловсруулсан байна. Гэхдээ яг Монгол хөрсөнд буухтаа яг яадаг бол даа. Тэн дээр ч юм бол нэг юм 2 жил болдог гэсэн нэг юм дундч хугацаа яваад байгаа шүү дээ. Тэгээд нэг компани нэвтрүүлэхэд. За тэгэхээр та ингээд тодорхой хугацаанд одоо жил гарan болцсон 2 жил болсон. 2 жил болж байна тийм. Эхний одоо юм үр дүнгуу тодорхой дүгнэлтүүд хийх одоо юм орон зай хугацаа гарч ирж байгаа шүү дээ тийм. Ерөн зүгээр яг энэ
хөтөлбөрийн агуулга Монгол бизнесүүд яг юугаар хэрэгтэй гэдэг дээр яг хоёул промошн гэх юм яг сүүлийн мессеж л өгөх гээд л да. Тантай ер нь яг ягаад заавал хамтарч ажиллах ёстой гэдгийг ямар хэрэгцээтэй хүмүүс тантай ер нь хамтарч ажиллах илүү оновчтой гэдэг ч юм уу. Тэн дээр мэдээлэл өгöd хоёул өндөрлөөд тий. Тэгээ ер нь бол харахаар та бизнесээ системчлэхгүй юу гэдэг сонголтын дээр очиж байгаа юм. За тэгээд ер нь бол яг мэдээж би өөрөөхөө явж яа хэсэг хугацааны дараа болёо. Одоохондоо бол би болж байна гэсэн захирлууд, удирдлагууд бол байна. Гэхдээ тодорхой түвшинд очиод одоо таазан тулдаг гэж ярьж байгаа. Тэгээ таазан тулна гэдэг маань болохоор зэрэг бизнес эрхлэгчийн эзний ур чадвар, чадамж, цаг хугацаа, хүчин чармаалт энэ юм дээр очиод тулж байгаа. Тэгээд яг энэгээр хязгаарлаад дуусах юм бол таны бизнес цаашаа өсөхгүй тэгэл тэр хэмжээндээ л бай, тийм ээ. Системчлээд явуулах юм бол таны бизнес тэр таазыг нураагаад тэгээд цаашдаа хөгжил одоо юу гэдгийг дэлхийн компанич болсон болно, бүр дэлхийд даяар одоо байсан ч болох юм хэмжээнд өсч хөгжих боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр аль сонголтыг хийх вэ гэдэг бол угаасаа байгуулсан эзэн хүний өөрийнх нь шийдэл байгаад байгаа. За хэрвээ би системчлээд системээс мөнгөө гаргаж авдаг болъё. Тэгээд системээсээ би цаг хугацаа санхүүгийн эрхчлөөнд хүрье гэж бодох юм бол эрч гэдэг хөтөлбөрийг сонгосон нь угаасаа дээрээ гэдгийг дэлхийн нийтээр шийдчихэд. За энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэе гэх юм бол угаасаа 3 зам байна. Заавал бидэртэй хамтрах бус албагүй тийм ээ. Нэг зам нь бол мэдээж хэдүүл одоо та бүхний гаргасан эрч гэдэг номыг монголоор нь англиар нь уншаад тэг яг тэрийг дагаад хийж хэрэгжүүлж болж байгаа. Хоёр дахь нь болохоор зэрэг имплементер буюу одоо хэрэгжүүлэгч компани гэд бид нартэй хамтраад хэрэгжүүлэх боломжтой байгаа. Гурав дахь нь болохоор хэрвээ одоо англи хэлтэй бол өөрсдөө тэр гаднаас одоо имплементер хэрэгжүүлэгч гэдэг хүнийг аваад онлайн одоо авдаг юм уу яадгийн тэгээд хэрэгжүүлэх боломж байгаа байхгүй. За хэрвээ бидний хоёрдугаархыг сонгоод бид нартай хамтраад хэрэгжүүлъя гэж бодвол яг бид нар бол эрчийн одоо процессор явж байгаа. Эрчийн нотлогдсон процессор тийм ээ. Эрчийн нотлогдсон процесс гэдэг маань энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд яг л энэ борлуулалтын процессын давуу яваа гэсэн юу байгаа. Нотлогдсон процесс байгаа. Энүүгээр явж байгаа. Тэр нь яг уу гэхээр эхлээд та удирдлагын багада 90 минутын одоо үнэгүй юу аваа, сургалт аваа. Тэг үнэгүй 90 минутын сургалтаар цаг 30 минутын үнэгүй сургалтаар та манад хэрэгтэй хөтөлбөр байна уу? Би бизнесээ системчлэх үү гэдэг дээр шийдвэрээ гаргаад тэг хэрвээ шийдвэрээ гаргах юм бол та фокус өдрөө ав. За фокус өдөр бол бүтэн өдрийн зөвлөх үйлчилгээ байгаа. Бүтэн өдрийн зөвлөх үйлчилгээ 1 сардаа үзүүлээд дараа нь та хэд маань 4 удаа уулзалтаа хурлаа хийн. L10 гэдэг хурлаа хийн. Тэгээд дараа нь Асын харааны нэгд өдрөө дахиад 4-7 хоногийн дараа Асын харааны 2 дахь өдрөө гээд явдаг. Энэ хооронд бол яаж юм гэхээр зөвлөхөл 30 одоо хоногийн зайтай буюу 4 удаа хурлыг хийсэн зайтай л уулзж байгаа. Тэгээд дараагийн уулзалтыг бол бид нэр 90 хоногийн зайтай болгож байгаа. 90 хоногийн зайтай 3 удирлын одоо уулзалтыг нь хийлгэн. Тэгээд дахиад 90 хоногийн дараа 2 өдрийн жилийн уулзалтыг хийлгэж байгаа. За ингээд явхад бол ер нь 1.1-ээс 1.5 жил болж байгаа. За ноднон одоо өмнөх жил бидний хэрэгжүүлсэн компаниуд дээр Монгол компаниуд дээр тэг бид нар чинь бас одоо Монгол хөрсөн дээрээ болох гэдэг одоо үзэж тараа явж байгаа тийм. Монгол компаниуд дээр юу болвоо гэхээр наадам гэж нэг асуудал гарсан тийм. 7 сар. За одоо бидний ингээд 4-5 одоо 3-4-5 сар ингээд яг үе одоо бизнесийн цикл идэвхжээл одоо бид нар яах вэ тийм. Хаанаас зөвлөх үйлчилгээ авах уу, юугаа илүү сайжруулах уу гэд явж байгаа. Тэгэнгүүтээ 7 сар болонгууд бүгд ингээ хамаг юм хаяад явчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо эрч маань болохоор зэрэг яг ийм Сахилга баттай төвлөрсөн хэвээр бай. Тэгээ мидэн пүүс буюу уулзалтын пүүсээ ингээд тогтмол хий гэж хэлээд байгаа шүү дээ. Гэтэл 7 сарын 4-7 хоног хаяа явчихаар яаж юм гэхээр дахиад эрчийг авах болох гэж хэмнэлийн авах гэж нэг юм болж байгаа байхгүй. Тэгэхээр ийм асуудлууд гарсан. Тэгэхээр бид нар бол ирсэн болгонтой ажиллахгүй зөвхөн яах нь Сахилга баттай тууштай явж чадах өсөлтийг би хий гэж бодож байгаа. Тэгээ өөрийнхөө эмзэг байдал болохгүй байгаа зүйлээ хүлээн зөвшөөрсөн компаниудтай хамтарч ажиллахаар хайж байгаа гэж хэлж болно тийм ээ. Тэгэхээр 7 хоног болгоны сар болгоны одоо 3 дахь 7 хоногийн 4 дахь 5 дахь өдөр бол бид нэр эрчийн 2 өдрийн сургалтыг хийж байна. Энэ сургалтанд ирээд сууж болно. Эрчийнхээ 90 минутыг удирдлагын багаараа авч болно. Тэгээд харж агаад өөрсдөө сонголтоо хийгээд хэрэгжүүлэе гэсэн компаниуд дундаас бид нэр Сахилга бат хариуцлагын байдлаар нь сонгож авч хэрэгжүүлдэг. За одоо явж байгаа компаниуд дотор бол би шилдэг компани болно, би кейсээ ярина гэсэн хүмүүс бол байгаа. Гэхдээ яг тэр хүмүүсийг хэрэгжүүлээд дууссныхан дараа нь магадгүй ирээд тэр хүмүүс кейсээ ярих, тэгээ зовлон жаргалаа ярих юм бол байж магадгүй. За баярлалаа.
За ингээд бизнес 7 подкаста өндөрлөө. Угаасаа ямар нэгэн шинэ юм систем шийдэл нэвтрэгч нь бас хүлээж авах бэлэн байдал гэж бас яваад байгаа шүү дээ. Үнэхээр бас хүсэл зоригийн хувьд те сэдлийн хувьд хэрэгцээний хувьд бэлэн бол тэр бол заавал 2 жил магадгүй бог нугацаач болж болно тийм ээ. Алтан гэрэл зөвлөгтөө баярлалаа. За үзэх сонсогчдаа сануулхад манай подкастад Sodura Consulting компани гүйцэтгэх захирал, за олон улсын менежментийн мэргэжсэн зөвлөх, Алтан гэрэл зөвлөх оролцлоо ингээд таны ажилд амжилт хүсье. За баярлалаа, та бүхэн ч гэсэн амжилт. За баярлалаа. За тэгээд подкастын маань сонсогч үзэгчд маань манай бизнес подкастын YouTube channel-ыг дагаарай, лайк, шеэр, комментээр биднийг дэмжээрэй гэж хүсэх байна. Баярлалаа.